За намайг Батгэрэл гэдэг би анх 2007 5 онд энэ Хамбогдод ирсэн. Ажилд ажиллах гэж ирсэн. Тэгэл ирээд би угаасаа мужийн хүн нэг хоёр ногоо өрөө араан байсан. Тэгэл мужаана хийж ирсэн. Тэгээд хамгийн анх 2009 онд оюутлоготой хамтарч эхэлсэн. Оюутлогод нэг 200 үгүй биш 62 ширхэг ор нийлүүлж эхэлсэн юм байна. Тэгээд тэрний дараагаар бол 62 ширхэг орыг нийлүүлэхэд миний багжны хүчин чадал муудаж байсан, муу байсан. Тэгэл дараа нь оюутлогоос төслийн тийм зээл аваад тоног төхөөрөмжөө шинжилт томруулад тэгэл 10 оны 3 сараас эхэлж 13 сараас эхэлж оюутлогод хамтарч ирэн байнга хамтарч ажиллаж байгаа та. Хангамжийн хэлцээ улсуудтайгаа хамтарч ажиллаж захиалга авч игээд бүтээгдэхүүнийг нийлүүлдэгтэй. Хангамжийн хэлцээ зохион байгуулад нэг тийм сургалт явуулсан оюутлогоо дээр. Тэр үл биднэрт бас маш их үр нөлөөгөө өгсөн, үр ашиг өгсөн, маш их амжилттай сургалт болсон. Тэр сургалтанд сууснаар бол би бол маш их ирч хүч авсан л да. Ер нь ингээд ийм багжтай байхад ажиллаж болох юм байна. Тэгээд тэр багжнууд дээр ч ер нь ажиллаж багш нараар заалгасан. Тэгэл ер нь тоног төхөөрөмжөө томруулъя, шинжилье. Ийм бол багж тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн зорилттой тоног төхөөрөмж болохоор бас ажлын хурдац маш их сайн байгаа. Анхлээд бол нэг 3 хүнтэй ажиллаж байсан. Тэгээд ер нь бол захиалга юунаас оюутлогоос гайгүй ихэнх ширхтээ захиалга ирэх юм бол тэгэл ажилчтай нэмдэг л цаг хугацааны хаяугнаас болж байна. Тэгээ одоогийн байдлаар бол нэг 5-6 ажилчинтай үнц ажилчинтай болсон. Үйл ажиллагаа үйл хэвээ явагдаж байгаа. Тэр сургалтанд сууснараа би бас энэ одооны ажилчтай бас сургалт явуулсыг болж байгаа шүү дээ. Одоо энэ багжин дээр чинь гэдэг аюулгүй ажиллагааны тийм байна юм байна гэд тэр юу гараад байгаа. Нийтдээ бол би нэг 10,000 чухал нэр төрлийн бүтээгдэхүүн оюутлогоо болон ард иргэдэд нийлүүлсэн байдаг юм лээ. Тэр шаардлагын сайхан дагуу юмаа хийгээд амжиж болохгүй юм гэж байхгүй ер нь хийгээл хүн зүтгэл юм бол тэр юм бол болчихдөг юм билий. Оюутлогын төслөөс юу яасан 30 сая төгрөгийн зээл 1% хүүтэй 3 жилийн хугацаатай авсан. Тэгээд одоо нэг жил гаруул болж энэ да ер нь зээл төлөгдөх бололцоотой болсон л явж байгаа. Одоо дахиад эргээд ажлын байраа барих тийм зорилготой л ажиллаж байгаа да. Ер нь юунаас бол энэ оюутлогоос бол биднэрт бас гайгүй сайн анхаарал тавьж байгаа л да. Одоо би ганц одоо тэр мужааны өр чадвар биш тийм ээ. Дээр нь бас тэр нөгөө юу бизнесээ хөгжүүлэхэд одоо юу хэрэгтэй яг аяг шашхнаас өсвөлээ. Тэгээд тэр тооцоо төлбөрөө яаж явах вэ? Тэр бүгд дээр бас сургалт явуулдаг л да бид нар. Тэднэр бол бас их ашигтай биднэрт үр нөлөөгөө өгдөг л тийм сургалтууд болдог. Зөвхөн нэг юм болдыг харуулдаа тэгээд гой сайхан ив зүүгээд нэг юм болгодог санал болгоцсон зүгээр нэг газар авч байгаа модыг нэг ив зүүж байгаа санал болгочих. Болгоцсныхаа дараа эргээд харахад тэр манад их гоё байдаг байхгүй. За тэгээд ер нь бол хүн өөрийнхөө хичээсэн юм юу зорьсон юмда зорилгоо тавиад тэрнийхээ хэмжээгээр бас хүн өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй л дээ. Ямар ч юу ер нь бол хаач ер нь бол хүн амьдрахад боломж гэж байхгүй шүү дээ. Боломжийг олж харчаа тэгээд шантралгүй сайхан хөдөлмөрлөх. Ерөөсөө тэр хөдөлмөртөө сэтгэл зүрхөө өгөх хэрэгтэй. Би энийг хийх ёстой гэсэн тийм эрмэлзэлтэй байхад бол ер нь бүх ажил бүтэндээ ер нь бол зүгээр юу ягаал нэг оюу толгой ер нь бол байна, том компани байна. Тэгээ энэ дээрээс чи биднэрт бас боломж гарч ирж байна. Энэ боломжийг хараа сайхан хөдөлмөрлөөд өөрөөсөө сайхан хөдөлмөрлөөд тэгээд яхан бол энд бол сайхан боломж байна. Амьдарч болж байна.